Орон дөрвөр хэмжигчтэй ТV телевиз ярилцлага нэвтрүүлгийг үзэгч та бүхэнд хүргэж байна. Энэ удаагийн жагч нар улсын хурлын гишүүн Тэрвш давгаалж танд орон дөрвөө. За орон дөрвөө телевиз үзэгч ард түмэндээ ч орон хүргэж байна. Тэгэхээр бид хоёрын нэвтрүүлгийн хугацаа 30 минут ярих асуудал бас нэлээдгүй хоёлоо бас товчхон ярилцгаыг хичээл юм ээ. За өнөөдөр яг төрийн ордонд болж байгаа нэг зүйл юу вэ гэхээр энэ Central Gold гэдэг компани гачууртын ордын одоо төрийн хувь эзэмшлийг одоо тогтоох энэ хилцүүлэг эд явагдаж байна. Энэ талаар ер нь бас тодорхой мэдээллүүдийг бас танаас авъя гэж үзсэн. Тий энэ гачууртын ордыг эзэмшсэн компани чинь Брогolд. Тэгэл Монголоос хулгайлаад авцсан газар л да. Тэгээ тэр бол үндсэн хуулийг зөрчиж бид гадаадын хөрөнгө оруулалтын хууль гэж айхтар хууль хийчихдэг болоод. Оюутлах өдөрч ялгуур Брогolдорч ялгаа авахгүй, Central-Gold-орч ялгаа авахгүй. Хөрөнгө оруулалтын гэрээ гэж хийдэг. Хөрөнгө оруулалтын гэрээнд нь бол үндсэн хууль зөрчсөн, татварын хууль зөрчсөн, уул уурхай хууль зөрчсөн, газрын хэвлэлийн тухай хууль зөрчсөн, одоо юу гэдэг маш олон хууль зөрчичөөд тэгээд суур хуулиа зөрчөөд яваад байгаа байхгүй юу? Эцэг хууль, суур хууль, тулгуур хууль гэж байгаа тэрийг зөрчиж байгаа. Тэгээд үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 1 дээр бол Монгол улсад газар түүний хэвлэл, баялаг, гагцхүү ард түмний мэдэл төрийн хяналт хамгаалтанд байна гэж. Гагцхүү ард түмний мэдэл төрийн хамгаалт гэж. Баялаг нь. За хоёрт нь бол бүр маш бүр тодорхой болчихсон. Монгол улсын газрын хэвлэл түүний баялаг, төрийн өмч мөн гэж. Газрын хэвлэл баялаг гэдэг. Хоёуланд баялаг орж байгаас нэг нь бол төрийн өмч, нөгөөх нь бол бүх ард түмний мэдэл төрийн хамгаалтанд байна гэдэг. Тэгэхээр чинь энэ баялагыгаа бид үнэлэхгүй байгаа юм л да. Оюутлогоодч ялгаа авахгүй, гацууртаар ялгаа байхгүй. За Брогolдоор бол бүр ингээд нөгөө юучгүй одоо аваад явцсан шүү дээ. Юучгүй байх вэ? Одоо юуч Монгол үлдээдгүй өөрснөө бүгд нь аваад явчихсан. Тэгээ нөгөө эднээс чинь хитрхийн юм амтшаал байна л да. Тэгэхээр одоо Брогolдыг авч яасан нөхдүүд Central-Gold гэж энэ компани байна. Одоо 34% эзэмшнээ 20% гэж орж ирээд одоо 34% болж байгаа. За 34 байна уу, 50 байна уу, 20 байна уу? Монголын тэр доор байгаа баялаг өөр үнэлэгдэх ёстой байхгүй юу? Үнэлэгдэхгүй. Энэ чинь одоо нэг насаараа барилга байшин барьчихсан хүн тэр байшингаа чи миний байшинг ав, тий? Чи миний байшинг ав. Тэгвэл надад 34 би одоо байшингийн эзэмөртөөс 34%. Чи 66% наа. Би энэ байшингаас мөнгө усан ашиг хоёулаа хуваагдахтай адилхан байгаад байхгүй юу? Өөрөөр хэлэх юм бол энэ чинь газрын баялаг гэдэг чинь доор нойж байгаа алт мөнгө одоо юу гэдгийг зэс нүүрс чинь бүгдээр баялаг мөн биз дээ. Баялагийг чинь өөрөө үндсэн хуулиндаа бид тодорхойлоод өгчихсөн байхгүй дээ. Үндсэн хууль зөрчгөөр ингээд ерөөсөө энэ тулгуур хуулийн зөрчил гэдэг чинь гэмт үйлдэл дээ. Тэгэхээр энэ хилцүүлэг явагдаж байна. Энийг ард түмэн бас зүв зүйтэйгээр одоо зүв зүйтэй талаас нь дэмжиж байгаа. За энэ бол нэг асуудал. Нөгөө талаас нь бол энэ чинь газрынхаа баялагийг үнэтэй үнэгүй авахдаа юугаан ч өгөхөд бэлэн болчиход байна шүү дээ. Юугаан ч өгөхөд бэлэн. Одоо хүнүү сүнүүгийн үеийн болж бунхан хүнүүгийн үеийн болж бунхан гарч ирсэн. Тэр газар чинь байна шүү дээ. Ер нь энэ ноён уулт чинь бол ингэжсэн байлаа шүү дээ. Ард түмэн бол ер нь унган иргэд нь бол бидний үгдээцийн нутгаа. Бидний үгдээцийн болж бунхан байгаа. Энэ газар хамаагүй очиж буулж болохгүй гэж дахин шүтчихсэн газрыг яг зүгээр тэр алтайгыг илрүүлсэн. Тэгээ энд нь одоо очиод ерөөсөө ингэж ухаад авчих. Зүгээр ч нэг ноён гэдэг нэрийг тань одоо ноён гэдэг нэр чи хөөр, Эрдэнэ гэдэг нэрөөр ингээд оюу толгой гэдэг юм бол манайхан чинь маш их сайхан нэр өгж шүү дээ. Тэгэхээр ийм учраас бол энэ 34% бол яг л нөгөө хар технологи юу энэ үндэстэн дамжсан корпорациуд үндсэн дамжсан корпорациудтай хамтардаг энэ манай нам дамжсан олигархууд. Үндсэн дамжсан корпорациуд, нам дамжсан олигархууд. Тэгэхээр энэ хоёр нийлээд хилээд байна гэдэг бас. Тэгээ нийлээд ийм нэг хар технологи өнгөрсөн зууны бол Африкийг цөлмсөн технологи л доо. За монголчууд бол өндөр боловсрол мэдлэгтэй бас мэдрэмж сайтай их орондоо эзэн болсон түүх шаштартай бид чинь дэлхийн эзэнт гүрний эзэмшиж байсан хаад одоо тэха үр удам шүү дээ. Тийм учраас бид арайч тэр улс оронтой адилхан эсвэл одоо ерөөсөн дөнгөж нэгдсэн улс оронтой адилхан аль эсвэл түүх соёлгүй шахуу тийм улс оронтой адилхан тийм улс биш учраас бидний үгдээцийн үлдээсэн ариун тансаг
газар байгалаа, булшинхангаа бүгдээр ингэ хайрлаж хамгаалж явах нь бидний ариун нандин үүрэг байхгүй юу. Тэгэхээр ийм одоо асуудалд лиг бол үндэстэн нэмсэн корпорациуд гэдэг маань бол олон улсын хэмжээнд ийм одоо хямрал бий болгоод хямрал дундаас нь өөрснөө хожоод гардаг. Хямрал бол болонгууд нь дайн дайжин болдог. Эсвэл хямрал хүчээр хямруулчаад хямрал болонгууд манай сайн ерөнхий сайд шиг Дубайд очиод гар үсэг зурцаа адилхан хямрал болцсон. Бидэнд мөнгө хэрэгтэйгээд ерөөсөө тэр гадна дотн очиод гар үсэг зурчдаг. Тэгээд хямралын далимдуулаад ингээд хожоо гаргаад авчдаг юм жишээ шүү дээ. Одоо хүн болгон энэ оюутлага, гацуур, тавантлага аль нэг нь яваасаа гэж ингээд хүсээд тийм болтол нь биднээсийг туйлдуулаад туйлдуулсан дараа авч явдаг технологи. Ийм төртэй байна тийм ээ. Тий. Тэгээд одоо нам дамжсан одоо олигархууд үндэстэн дамжсан корпорац. Тий. Үндэстэн дамжсан корпорац нам дамжсан олигархууд. Нам дамжсан олигархууд бол манайд ч их ойлгомжтой шүү дээ. Яагаад нам дамжсан олигархууд гэж нэг бол бид тавантлагаа мэдж байна, оюутлагаа хин авсныг мэдж байгаа, хин одоо лоббидгийг бид бүгдээрээ мэдж байгаа, гацуурд брогол тэгээд цагаан суурин тэгээд юм хязгааргүй болон биш маа гэхэд маш олон зуун нэр усыг хэлж болно л доо. Тэгэхээр эднээс бол ийм шиг. Ер нь бол Монгол хүн бол төрснийх нь Монгол нутгаа хайрлах нэгдүгээр сэтгэл. Эх орноо хайрлах сэтгэл хамгийн чухал. За дараа нь намдаа ажиллах хэрэгтэй. А гэтэл энэ нам дамжсан олигархууд бол зөвхөн өөрийгөө тэр нам чамаа байхгүй, улс орон чамаа байхгүй, нам дотроо өөрөөсөө лобби хийдэг, өөрснөө идэж уудаг. Тэгээд тэр дундаасаа өөрсдөө л хождог хитвч чухал. А тэгээд тэр улс төр бизнесийг хооронд нь холбоод намд олон намынхан ингээд хооронд олон нам гэдэг нь бусад намынхандаа нийлээд ингээд явчихдаг. Энийний хамгийн тод жишээ бол 2008 онд байгуулагдсан Манангийн засгийн газар. Өөрөөр хэлэх юм бол Манангийн засгийн газрын үед бол үндсэн хууль бас зөрчсөн засгийн газар байгуулагдсан. Үндсэн хуулийн дээр сонгуульд бол олонхын санал авсан нам нь засгийн газарын байгууллага үнэмлэхүй олон санал авсан гэж байгаа шүү. Үнэмлэхүй олон. Тэгээд засгийн газарын байгууллага үнэмлэхүй олон санал бол 2008 оны сонгуульд бараг 60% санал авчингуудаа анныгаа дуудаад манан болчихсон. Тэгээд Манангийн үед манантад будан туулж байгаа нөгөө нам дамжсан олигархууд нийлээд таван толгой оюу толгоогоо одоо ямархан байдалтай уулзныг бид харж байна. Оюутлага бол туйлын хариуцлагагүй болсны жишээг бид 3 сая дээр ахлуулсан ажлын хэсэг 24 хүний бүрэлдэхүүнд ажлын хэсэг гаргаж ирээд нийтээ санхүүгийнх нь зөрчил бол 1 тэрбум 885 сая доллар. Зүгээр одоо техник эдийн засгийн үндэслэлээс зөрсөн хөрөнгө оруулалтынх нь зардал 1.4 тэрбум доллар. Энэ нийт зөрчил нь аваад үзэх юм бол 3.2-оос 3.3 тэрбум доллар байхгүй. Бид бол яг 2 тэрбумын асуудлыг ярьж байгаа. Тэр бол санхүүгийн зөрчил гэж удаасаа бид яриад байгаа байхгүй. Яг нийтдээ дүнгээр зөрчил нь бол 3.3 тэрбум доллар юм байна. Яг өнөөдөр бид нарт хэрэгтэй байгаа тэр мөнгөний хооронд байхгүй. Энэ хооронд яг 3.3 тэрбум зөрчил илрүүлж байгаа. Тэрнээс нь одоо тэрнээс 1% бид одоо олоод авчих юм бол 1% гэдэг чинь 66 сая доллар. 66 сая доллар ингээд бодох юм бол одоо таны энэ дээр гачууртай ордоос чинь олох гэж байгаа 10 жил ашиглаад Монгол төрд үлдээх одоо цэвэр ашиг нь гэж энэ одоо өөрсдөө танилцуул цэвэр ашиг нь 70 тэрбум төгрөг гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр 33-ыг 2000 орчмоор одоо 65 6 тэрбум одоо тэрбум төгрөг болно доо. Тийм ээ. Тэгэхээр чинь бол оюу толгоогоос илрүүлсэн зөрчлөөс 1% ч гэсэн авч чадахгүй шүү дээ. 1% биш тэрнээс бол бид 10% биш 50%. Тэрнээс 60% авах юм бол энэ одоо ноён уул ингээд бусад олон асуудал яриад байгаа. Өнөөдөр бид нар энэ одоо ордон дотрын Сантараго уулыг гачууртыг ярих биш. Оюутлагын тэр зөрчлийг ярьж хагаад тэндээс бид нар өнөөдрийн энэ одоо 10 жилийн дараа авах гэдэг ашигыг альцгийн бариад авчих нь уул нь эрүүл ухаанаар бол ашигтай. Өнөөдөр ийм л Монголын төр байгаад байгаа байхгүй тийм ээ. Тийм л дээ. Тэгэхээр одоо Монголын төр гэдэг маань бол бас үнэхээр өөр чинь төрийн тогтолцоо Монгол улсын засаг төрийн тогтолцоонд бид эргэж харах цаг болсон л доо. Гэхдээ энэ төрийг доройтуулдаг, төрийг ийм болгодог гадны технологи гаднаас импортлж байгаа асуудал байна л да. Монгол төр бол төрийн одоо түүх бол Монгол төр чинь 2230 жилийн түүхтэй
бид бол өөрийнхөө төр төсийг гадаадд экспортлоод бидний төр төсөөс сурцсан байхгүй. Гэтэл тэр биш гадны төрийн балмад үйл ажиллагаа гадаадын одоо нөхдүүд баян орныг луурдаг үйл ажиллагааг тэрийг бид нөгөө нам дамжсан олигархууд маань гадаадын одоо үндэстэн дамсан корпорациудаа нийлээ нөгөө ингэж яриад байгаа. Үндэстэн дамсан корпорациуд тэрийг чинь бол олон улсын хэмжээнд бол эдийн засгийн алуурчид гэж хүртэл юм нэр гараад байгаа байхгүй. Тэгэхээр энэ одоо ноён уултай холбоотой асуудлыг бол бид онцгойлон анхаарах ёстой л доо. Зүгээр энийг ашиглахгүй гэдэгтэй биш. Одоо ер нь бол ингээд эднээс нөгөө манан болчингуудаа л хаана юу вэ тэрийг цөлмөж авах тийм зоригтой юм байлээ л. Тэр нь бол өмнөх 4 жил харагдажсэн. Одоо бол сая нэг намтай хамтарч гэрээ хийгээд нилээ чамбаа ажиллаж байсан чинь бол за эднээс болохгүй байна. Нэг оюутлага тавталгаа гэж явуулахгүй тийм учраас энэ засгийн газрын унгаачи. Тэгээд хамтраад нэг том одоо өмнөх манангаа байгуулж аваад өмнөх манангаа байгуулаад тэгээд сурцсан. Нөгөө талаас нь бол тэр чинь ард түмэнд ойлгуулахдаа монголчууд эвтэй хамтрах юм бол сайхан гэж. Яг үнэндээ бол энэ өөрөө үндсэн хууль зөрчилдөж гэж би түрүү хэлсэн. Одоо бол энэ бол мандчихсан. Ингэснийхаа хүчинд бол юу ч хийж болно. Энийг бол 1965 онд Америкийн эрдэмтэн Ян гэж одоо эрдэмтэн тодорхойлохдоо үндсэн хуулиан зөрчиж эвсэл байгуулсныг бол шинэ фашизм гэж тодорхойлсон байдаг. Тийм учраас шинэ фашизмыг юм л явагдаж байна да. Тэгэхээр дараагийн асуулт цаг үетэйгээ холбоо бас наадам ойртчлоо наадмын тухай ярив. Гэхдээ бүх мөр ярихгүй байлаа. За ер нь монголчуудын цагаан сар наадам гэдэг хоёр юм их үнэтэй хийх юм аа. Иргэдэн одоо ядарсан иргэдэн кармагаас ихсэрдэг. За яг энэ баярыг дайлимдуулаад энэ манангийнхан бол жинхэнэ лөөрэ хийж авдаг. Одоо яг наадам төхүүлээд энэ гачууртын орд орж ирж байгаа олон одоо ард том хардж байна. Яг наадмаар одоо энэ ордыг тавьждгуулаа гэдэг. Энэ тал дээр та ямар байр суурьтай? Маш чухал асуулт байна. Миний би сая намрын чуулганы завсарлагаанаар Монгол улсын 2000 оноос хойш гарсан хуулиудын судалгаа хийгээд 2006 оноос хойш цагаан сар шинэ жил үндэсний баяр наадмаар өмнө буюу яг тэр үеэр батсан хуулиудыг судалсан юм аа. За. Тэгэхээр энэ 2006 оноос хойш 200-га тул 100 яг нарийнаар 197 хууль батсан байдаг. Яг энэ гурван баяраар тааруулаад 200-га туйлыг баяраар батсан. За тэрэн дотор бол ашигт малтмуулын хуулийг хэд хэд удаа оруулсан, дэгийн тухай хууль оруулсан. За хамгийн сүүлд сая гачууртай ордыг оруулах гэж бөө юм болж байгаа битүүний өдөр юу болов? Энэ болгоны ингээ харж байхад бол туйлын хариуцлагагүй зүйл болсон л доо болж байгаа юм да. Тэгэхээр бол энэ гарсан судалгааг бол би хэвлэлийн хурал хийлгээд одоо хэвлэл мэдээллийн хэрэгслийн нөхдүүд энийг дахин судлаач гэсэн харамсалтай энэ 5 толгой оюутлогоо гэдэг ингээд ард түмний сэтгэлийг одоо хүмүүсийн тэр ажил руу анхаарал тавиулаад жинхэнэ хууль тогтоох дээд байгууллагын гаргасан тэр хууль тогтоолыг бол одоо эрдэмтэн судлаачид маань хэвлэл мэдээллийн маань хэвлэл мэдээллийн хэрэглээхэн хуульчид маань бас энийг нэг сайн судалж үзэхгүй байна л да. Тэгэхээр одоо наадам болно. Наадамны өмнө ийм зүйлүүд л гарчих вэ. Үндсэн хууль, сонгуулийн хууль тэнд өөрчлөлт оруулах. Тэгээд л одоо энэ саяны одоо гачууртай холбоотой асуудал. Тийм учраас миний одоо гаргаж ирсэн санал бол шүү дээ. Наадамнаас өмнө 7 сарын 1-ээс өмнө хуралдах юм бол орой үдшгүй сунж хуралдаа. Битүүний орой заавч уулсан сунж хуралдах хэрэг байхгүй. Эсвэл бол наадмын өмнө морь уяндаа явж анхаарал суларцсан үед аль эсвэл ингэж байж болохгүй. Тэгэхээр энэ бол өөрөө ийм манангийн технологи юм шиг юм л да. Манан би одоо манан гэдэг үгийг дахин хэлээд баярын өдөр 5 өдөр болцсон байгаа. Тэгэхээр цагаа уртцгаад авсан. Нэгдүгээр асуудал. Хоёрд нь бол ийм налгар байдлыг ашиглаад ингээд хуулийн гаргах нэгд. Нөгөө талаас нь бол ард түмнийг тийм залхуу болгочихсон, бэлэн мөнгө тараацсан, бэлэн байдалд одоо бэлэн одоо мөнгөтэй болохоор ч юм чинь бол үнгүй юм нугасгүй гэдэг. Ард түмэн бол дэндүү тансаг бас тэгж баярлаад байгаа. Би бол ард түмнийгээ баярлуулаасаа гэдэг дээр бол санал нэг. Гэхдээ энийг бол тэр тансаг байдлын зориуд бий болгонгуудаа тэрүүгээр нь далимдуулаад чон борооноор гэдэг шиг ийм үйл ажиллагаа хийгээд байгаа бол бид шудраг
зарчим зар шүүмжилж хийх нь миний үүрэг. Зөв. Нэг ийм харагдаад байгаа таламжийг хавтахаар болсон тийм ээ. Одоо 21 цаг гал. Тэгээд ард түмэн чаваас тэр нь ахиух хоол биш байхгүй юу? Угаацсан байхгүй да. Тэр угаацаа хүлээж байгаа хооронд ингээд сар сараа тэрийг хүлээдэг. Тэр нь дуусдаг. Тэгэнгүүт мөнгөгүй болсон. Одоо энэ ордуудыг явуулахгүй бол наад чинь очихгүй бүр энд нь дасгаж байгаад ингэж хоололдог нэг ийм технологи харагдаад байгаа шүү. Үнэхээр энэ хар технологи л доо. Тэгээд бид одоо шулуухан хэлчихье. Яг зөв манай нөхдөд битээ гомдоорой гэж бодож байна. Ер нь бол ард түмний 78 жил бүтээн байгуулсан улсын өмчийг чиний аав ээж өвөө бид бүгдийн бүтээсэн өмчийг нэгэн өдөр өмч өвчлөлийн нэрийн доор хэдэн хүмүүс худалдаж аваад тэнд байсан хамгийн үнэтэй юм бол мэрэгчлээ өндөр мэрэгчлээ боловсон өмч. Ер нь бол улс орны хөгжилд байж та алтч биш, нүүрсч биш, одоо юу гэдэг барилгач биш. Хамгийн үнэтэй юм бол өөрөө хүн байхгүй. Тэр өндөр мэрэгчтэй боловсон өвчнүүдийг өмч өвчлөлийн нэрийн доор гудамд гаргаж хаяад тэр ард түмнийхэн бүтээсэн зүйлийг өмч өвчлөлийн нэрээр өөрсөө луурдж аваад луурдж авсан хүмүүс нь бүгдээрээ баян болоод мөнгөтэй болонгуудаа сонгуульд ороод их хурлын гишүүн болцоос. Тэрийг бол би одоо хандаа нэр усаар хэлээд яг та нар бүгдээр нэрийг мэдж байгаа. Болцоос. Тэрийг бол би одоо хандаа нэр усаар хэлээд яг та нар бүгдээр нэрийг мэдж байгаа. За дараа нь байгалийнхын баялагийг цөлмөж яваад газрын 8 гэдэг. Улаанбаатарын газар одоо ямар хин хаана ямар газар авсан гэдгийг бүгдээр мэдж байгаа. Улаанбаатарын газар. Нэрээрээ. Дээрэс нь бол нийт улсын хэмжээнд байж байгаа байгалийнхын баялагийг хичнээн олон лицензүүд, хичнээн 100 мянгаар лицензүүд одоо эзэмшээд тэрүүгээр эзэмшиж тэр мөнгөөрөө сонгуул хийгээд бүгдээрээ баяжаад сонгуул орсон. Ихэнх нь за бүгдээр нь биш юм тэгсэн хүмүүс гарсан. Одоо ингээд их хурл одоо тэдний үр хүүхдүүд араас нь орж ойрчилсан биш. Залгамжилчихсан. Тэгээд ингэж залгамжлаад ингэж байгаа энэ өөрөө тийм эрүүл биш үйл ажиллагаа явуулж байгаа байхгүй да. Тэгэхээр энийг төр засгийн нэг замбраагүй байна. Төр засагт ийм төр засагтай болчих гэж өөрөө төр хэлсэн ш. Тэгэхээр төр засагт орохдоо ямар аргаар орсон тэр аргаараа төр засгийг удирдаг. Сонгуулийн луур хийсэн үү? Эсвэл намынхаа нэрээр орсон уу? Эсвэл өмч өвчлөөр мөнгө босгож орсон уу? Эсвэл ард түмний хуурж одоо мөнгө төгрөг өгж аргалж гарч ирсэн үү? Яг тийм аргаараа төрийг удирдах гэж оролдог байхгүй. Төрөгч тэгж удирдалцж байгаа. Удирдаад байна. Тийм учраас энэ өөрөө систем нь өөрөө ийм буруу. Тэгээд харамсалтай нөгөө олигархууд гэдэг чинь өөрөлдөх юм бол улсын мөнгөөр, улсын баялгаар баяжчаад тэр мөнгөөрөө улс төрд орж ирсэн тэр хүмүүсийг одоо бид хилээд өөрийнхөө мөнгөөр, өөрийнхөө ариун цагаан хөдөлмөрөөр гар хуруугаа мөрөөдөл ингээд ажиллаж байгаад бүтээсэн тэр баялаг бүтээгчдийг, тэр бизнесүүдийг бид байн хүндэж явах хэрэгтэй. Тэр ажлын байр бий болгож байгаа. Тэр олон хүнийг одоо ажил амьдралтай болгож байгаа. Татвар түрээс төлж байгаа. Өөрөө нойр хоолгүй зүтгэж байгаа. Гэр орондоо цаг нараа гаргахгүй ажиллаж байгаа тэр бизнесүүд, ажил хэрэгч хүмүүсийг бид шүтэн биширж тэдэндээ мэхий ёслож та нар маань өшөө олон ажлын байр бий болгооч, өшөө олон татвар төлөөч гэж тэр хүмүүсийг бол дэмжих ёстой. Харин зүг зүгээр сууж байгаа цагаан гартаагаар ингэж улс төрд ороод улс төр бизнесийн бүлэглэл бий болоо. Зөвхөн тэр намдаа гарч ирснээс гадна одоо намд амьдсан олигархууд бий болоод ингээд одоо тэрний нэг жишээ нь бол нэг хэдэн жишээ бол томдлогоо оюутлага гачуурд орж шүү. Тэгэхээр нэг ийм одоо юу гэдгийг гачууртын ордыг хилцүүл ингээ өстрөөс хойш явж байгаад харагдаж байгаа нэг зүйл байгаа юм. Нилээдгүй олон гишүүд маань энийг одоо буруутгаад, буруу шаагаад ард түмний одоо таалт ингээл дуграад эхэлсэн байдаг байхгүй. Заашгүй дээ энэ хууль одоо үнэхээр явахгүй. Энэ олон гишүүд энэ далдын чинь бараг 50% эсрэгүүцэж штэ. Гижид конофон дээр очихороо асар өндөр хуваар батлагдаагаар авчдаг. Нэг ийм ам ажил хоёр зүрд, ам коноф хоёр зүрдэг нэг юм байгаад байгаа. Ам ажил зүрдэг, ам коноф зүрдэг, конофон дээр төгөлдөр хуур тоглодог. Оо тийм, ая оруулдаг. Хариуцлагагүй ая оруулаа тэр ая нь бол санал болгоороо санал нь эсрэг талд гардаг. Эсрэг юу гэдгийг ард түмний эсрэг тийм одоо мангаснуудын тал зүй шийдвэр гараад байгаа. Энэ их хариуцлагагүй асуудал мөн л дөө. Яг уу. Тийм учраас бол зөвхөн ер нь ам ажлыг ялгаж явах хэрэгтэй. Миний хувьд бол би тухайлах юм бол оюутлогоо гэрээ хэлцээрийг ярьж явах үед бол тэр үед маш хатуу ярьсан үүртэй. За оюутлогоо гэрээ хэлцээр бол маш чухал гэрээ хэлцээд. Энэ наадах чинь дэлхийн том гэрээ хэлцээр шүү. Айвхоо Манзын эзэн Фридланд гэдэг бол дэлхийд хорт боб токси боб гэд хорт боб гэдгийг хочлогдсон энэ хүн орж ирж байгаа шүү. Энэ хүн бол оюутлагын нээсэн нь бол бас буруу биш.
Тэгэхдээ энэ үйл ажиллагааг бид яг тэр хүний хэмжээнд сэтгэж, тэрнээс илүү хэмжээнд сэтгэж бид Монгол улстай ашигтай байх ёстой шүү. А дээрэс нь Аюунхай Майнзын хувьцаа эзэмшигч Goldman Sachs гэдэг компани манай засгийн газар зөвлөсөн байна. Тэгээ манай засгийн газар зөвлөсөн дээр нэг Америкийн судлаачид, за Америкийн нэг компани нөхдүүд судалгаагаар бидэнд зөвлөмж өгсөн. Тэр үед тэр зөвлөмжийн деталь хийж ярьжсэн. Тэгээд наад компаниуд чинь зөвлөж чадахгүй байна. Буруу зөвлөгөө өгөөд байна. Та нар тэр жинхнээсээ одоо зөвлөдөг газруудыг олж аваач. Өөрөөр хэлбэл Аюунхай Майнз одоо биднээс тэр үед бол Аюунхай Майнз тэр манай засгийн газрын 3 сайд тэр үед бол Монголынхаа баялагийг үнэлэх ёстой. Би түрүү хэллээ шүү дээ. Үнэлэх ёстой. Оюутлагаа үнэлээд оюутлагаа 30% ямар үнэтэй юм гэдгийг хөрөнгөний бирждээ мөнгө босгох ёстой. Хөрөнгөний биржээс босгосон мөнгөөр үйл ажиллагаа явуулна гэхээс биш зүгээр эн чинь баялаг мөн байна 34 66% болгож авъя. Энүүгээр зээл авъя. Авсан зээлээр үйл ажиллагаа явуулангүүт монголчууд зээлийн хүйтгэсэн. Хөрөнгө оруулалтын зээлэн дээр одоо хөрөнгө оруулалтын зээл аваад зээлийн хүйтлээд хүүнээс нь хүй төлөөд бүр тэр байтугай хөрөнгө оруулалтын зээл авчингуудаа тэрийг урсгал зардал, аялал зугаалга, одоо тийз зарим хүмүүсийн барилга байшин, одоо онгоцны зохион байгуулалтаа бүгдээр иймэрхүү үйл ажиллагаа хийсэн шүү дээ. Ингэхээр бол бид бол тийм их орон сэтгэлгээ гэж байна уу? Тийм учраас нэгдүгээрт их орноо бодооч. Их орноо бодооч. Дараа нь бол намын мөрийн хөтөлбөр дээр байдаг юм намын хөтөлбөрөөр бодооч. Дараа нь хувийн бодооч гэхийн оронд эднүүс нь эсрэгээр эхлээд баяж. Тэгээд гадна дотн хичнээн хамаахгүй байшин барилгатай болъё. Бүгдээрээ мэдж байгаа шүү дээ. Олон гадаадд байшин барилгатай болсонгүй. Тэгээд ядаж улс орноос ашиг хонжоо олсон юм бол ядаж энд нь үлдээгээд үйлдвэр аж ахуйн газар байгуулад олон хүний ажлын байртай болохын оронд авсан мөнгөө хулгайлж авсан мөнгөө гадаад очиод байршуулдаг байгаа нь бол бас хариуцлага бол. Монгол гэдэг энэ улс өөрөө их баян орн юм. Ард түмэн их уйжуу юм. Энэ нэг хідэн нөхдүүдийн саарл ордонд байгаа хідэн нөхдүүдийг олон жил тансаглууллаа. Бүксэн доор нь зөөлөн материалс тавьж өглөө, амруу нь сайхан хоол хийж өглөө. Одоо яаж цэг тавих вэ гэдэг үү? Дийлүү болчихлоо шүү. Саарл ордонд сууж байгаа хүмүүс нэг нь би л те. Тэгээд одоо өөрөө над руу хандж байгаа шүү байна. Ер нь зүгээр одоо танай ангийнхныг л хэлээд байна. Тэгээд ангийнхан дотор чинь би ганцаараа ангийнхан биш гэж хэлж болохгүй шүү дээ. Би өөрөө бас заримдаа боддгийг. За. Та одоо жишээ нь одоо үнэхээр би одоо бас нэг 10 гаруй жилийн улс төрд ажиллаа. Тэгээд сайд одоо төрийн сайд, шадар сайд, одоо элчин сайд одоо янз бүрийн ажил хийлээ. Уг нь бол би өөрөө бодохдоо бол ард түмнийхээ итгэл найдварыг авсан болвол ард түмэн чи итгэл найдвар хүлээлгсэн болвол төр чин чамд том ажил хүлээлгсэн болвол чи тэрний төлөө өстой морь нохоо мэт зүтгэх ёстой гэж ингэж бодчихл боддог л доо. Тэгээ бодит амьдрал дээр ингээ харахаар үнэхээр байдал ийм сайн биш байгаа та өөртөө саналдаг. Тэгэхээр би өөрөө бол заримдаа нэг хамт буруутай юм шиг санагдаж байгаа. Тэгж бас бодох ёстой. Цаад хүмүүс буруу, би ганцаараа инхийн цагаан тахтай гэж ерөөсөө хэлж болохгүй. Бас зарим хүн тэгж ярих гэдэг. Би энэ дотор бас нэгэн ямар нэгэн хэмжээгээр нэг буруутай юм шиг санагдаад. Гэхдээ би одоо уг нь бол өөрийнхөө бодол санааг очисон газар болгоно би амжилт гаргая гэж ингэж боддог. Очисон газар болгон амжилт гарч байгаа л да, гарсан л да. Жишээ баримттай би хэлж болно. Гэхдээ яг үнэндээ бол төрмөн биш төрийн түвшээ ард түмний төлөөлөл мөртлөөс яг үнэхээр одоо ард түмний мань амьдрал тусуулж гэнэ гэдэг ингэ бодохоор болж өгөхгүй л байгаа юм. Тэгэхээр бид одоо сая би шулуухан хэллээ шүү дээ. Буруу аргаар битээ гарч ирцээ. Буруу аргаар битээ гарга. Ямар аргаар гарч ирэн тэр аргаараа л улс төрд оролцдог. Чи төрийн өмч ард түмнийхэн байгуулсан өмч хөвчлийг луурдж авсан бол чи дараагийн луур хийгдвэл албан тушаалгад луур бэлэн юм байна. Чи төрийн одоо асар хэмжээний алтан мөнгөний ордыг эзэмшсэн бол тэгтээ албан тушаал ашиглаа шүү. Тэрнээс биш зүгээр алтан мөнгөний ордыг ухаан одоо ажил хэрэгчин чинаар ажиллаж байгаа зөндөө олон бизнес би тэр хүмүүс хэлэхгүй. Тэгсэн бол чи яг тийм аргаараа улс төр хийх гээд байдаг юм байл. Сонгуул дээр луур хийгээд янз янзын аргаар луур хийж гарч ирсэн бол яг л тэр аргаараа луур аргаар хий. Чи үндсэн хууль зөрчсөн ард түмнээс сонгох эрхийг аваагүй мөртлөөсөө зүгээр намаасаа дэвшээд гарсан бол чи намынхаа даргад өртөө ямар нэгэн талаар ард түмний мандат аваагүй учраас намынхаа төлөө юм өөрийнхөө төлөө ажилд ийм л зарчимд орчоод байгаа учраас би тэгээд өөрөө хэдийгээр ард түмнээс сонгогдсон хэдийгээр өөрийнхөө өмнөгийн ажлыг гайгүй хийчихсэн гэж бодсон ч гэсэн нийт нийгмийн удаа орж байгаад би төрийн түвшээ их хурал засаг дээр ажиллаж байсан хүн бол би ямар алдаа хийсэн юм бол
одоо яавал засах юм бол гэж өөртөө бол бас буруутгах ёстой. Өшөө сайн ажиллах ёстой. Яавал энэ буруу бусмыг сайжруулахыг шүүмжилж олигарх тэр одоо юу гэдгийг дарангуйлагчдаас бид айж имэхүүгээр үгээл хэлэх миний одоо үүрэг юм да. Тэгэхээр чадхатаараа үгээр хэлэх гэж оролдож байна. Тогтолцооны өөрөө тийм юм да, тийм ээ. Нэг хүн шудраг байгаа тэрэнд үйлчил одоо тэрний одоо шийдвэр гарч чаддаг бол юм да. Тогтолцоо нь уг нь парламентын засаглалын үед бол би танай нэвтрүүлгээр нэг удаа хэлжсэн санагдаж байна. Парламентын засаглалын үед бол нэг диктатор байдаг юм аа. Диктатор гэхээр сонирхож байгаа багт. Хин нэгэн одоо Сталин юм уу Гитлер биш. Арчилсан нийгмийн парламентын засаглалын диктаторыг би хууль гэж боддог шүү дээ. Хууль гаргалаа, гарсан хуулиа мөрдөх ёстой, хэрэгжүүлэх ёстой, хяналт тавих ёстой. Харамсалтай нь хууль гараад хэрэгжиж өгөхгүй байна. Одоо тухайлбал бид эхлээд хэлсэн шүү дээ. Үндсэн хууль, зөндөө олон хуулиуд байгаа. Гэтэл үндсэн хууль болон бусад хуулиудыг давсан хөрөнгө оруулалтын гэрээ хийж байгаа байхгүй. Тэгээ гадаадынханд ашигтай. Монголчууд бол татвараа төлн Монгол хүмүүс одоо юу гэдгийг дээр голын ихэн дээр нь одоо алтмалт угааж болохгүй зөндөө юм хийгээд Монгол бизнесд үйлчлээд байгаа. Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль Борог олдыг хаар оюутлага гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн дараа нь бол хөрөнгө оруулалтын тухай гадаадын хөрөнгө оруулалтын гэрээ гэдэг нэг юм хийчаад тэр нь бол хуульд явсан гэрээ. Тэгээд гэрээгээл мөрднө нөгөө гадныхын чинь шахаад байдаг. Ийм учраас бол хуулийг хэрэгжүүлэх ёстой. Би түрүүн үндсэн хуулийн 2 заалтыг хэлсэн. Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 1-2-ыг нэг эргээд нэг харчих ёстой л байна да. Том гүрнүүдийн корпорациудыг тэжээж чадж байгаа улс орн өөрсдийнхөө 3 сая иргэнэг бол зөв явуул хангалттай тэжээж чадж чухмаа чум. Одоо энэ 3 сая иргэн гэдэг чинь бол үнэндээ одоо их л одоо хялбар юм санагдаад байгаа юм да. Тэгээд одоо байгалийн баялагуулаад ашиглахгүй бол Монгол улс баларчих гэж юм шиг яриад одоо ерөөсөд хаана байна? Юу ямар газар байна? Бүгдийг нь ухах тэмхэл гэж ингэж яриад байх юм ба шүү дээ. Зөвхөн оюу толгой 5-7-2-ыг л Монголын төрд ажиллаж байгаа хүмүүс тэр байтугай бизнес яг өндөр мэргэжилтэй боловсролчид бүгдийг ажиллаа та нар бусад ажиллагааны төр зур хойшин тавь. Энийг л дэлхийн хэмжээнд маш сайн гэрээ хий Монгол улсад ашигтай гэрээ хийгсэн бол бид өөр бусад орд мод гэдэг хэрэггүй шүү дээ. Одоо хараад үзэл дээ чи оюу толгой дээр 2011-12 оны санхүүгийн зөрчил 3.3 тэрбум доллар шүү. Тийм ээ? Тэг чин өнөөдөр ноён уулын асуудал бөө юм болоод ингэж ярьж байгаа ноён уулын асуудал тэр зөвхөн зөрчлийнх нь уулын 10 жилийн одоо авах ашигыг чинь цэвэр ашигыг чинь бид хүртчих гээд байгаа байхгүй. Тэгэхээр оюу толгой гэрээ хэлцээд маш онцгой анхаарах хэрэгтэй. Одоо 2012 онд бид шалгасан. 13, 14 онд юу гарч ирэх вэ? Шалгах хэрэгтэй. Тэрийг бол бид ямар нэгэн байдлаар ирээдүйд оюу толгойн тэр буруутгаад байгаа юм биш байхгүй да. Гол нь бид Монгол улсын ард түмэн Монгол улсын засгийн газар энийг тэднээс өмнө ингээд зэвсэг болгож ашиглах хэрэгтэй. Зэвсгийн тухайлбал бид миний улаан сайд одоо ган хуйг сайд бид хэд чинь 24 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулав. 24-ийн гар үсэг зүрээд 3.3 тэрбум долларын зөрчил илэрсэн гэдэг баталгаад байгаа. Тэрийг зэвсэг болгож ашиглах гэж байгаа зэвсэг биш. Зэвсгийн бараад очихын оронд нь бол өөрснөө зүгээр найрамдлын туг болгоо. Найрамдлын туг болгоо Дубайруудыг нээсчихээ. За тэгэхээр та бүхэн ярилцах хугацаа өгөөд дуусах юм байна. Найруулагч маань дуусах хугацаа өгч байна. Тэгээд яг вэ өнөөдрийн төр сууж байгаа 76-аг муулаад явах уу? Ард түмэн өөрсдөө бид хүн сонгосон тийм ээ. Сонголт. Тэгээд бас нэг учраа болоод ингээд явах юм бол энэ улс орноо сайхан болгочих юм боломж бий. Төрийн орон дотор одоо шудраг хүмүүс их олон бий гэдэгт нь бол Монголын ард түмэн бас олон жил итгэсээр ирсэн. Тэгээд чих 50 бас хараад сууж бай тийм ээ. Энэ хувь заяа шийдэх түнүү удахгүй наадам болно. Мөн удахгүй ахаа сунгуул болно тийм ээ. Тэгээ бас миний нэвтрүүлгийн цаг удахгүй нэмэгдэх гэсэн. Тэгэхээр би бас тэр үед таныг бас ураад бас нэг тухтай ахаад бас ярьцлах гинэ. Таны ажил амжилт хүсье. За баярлалаа. Хамттай ажил амжилт хүсье. За баярлалаа. За өдөртөө энэ удаагийн ярилцлага нэвтрүүлэг хүргэр өндөрлөж байна. Дараагийн нэвтрүүлгээр эргүүлцгээе.